бид хонгорчууд таахныг энэ сайхан нарлаг өдрийн цогт халуун мэндийг өгөөд өргөн дэвшүүлээ. Монгол улсын ерөнхийлөгч нэгдсэн үндэсний байгууллагын өндөр дөрөөс дэлхийн нийтэд хандан Монгол улс 2030 он гэхэд тэр бомоор тоологдох мод тарж ургуулах зорилт төшөөлөд байгааг мэдэгдэж тэр бомод үндэсний хөдөлгөөнийг улс орон даяараа эхлүүлсэн билээ. Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зорилгоор ногоон байгууламж охин цэцэрлэг төрөлд байгуулж иргэдэд мод тарих соёлыг сурталчлах, уриалах, бүх нийтийн үнс болгон зардлыг хэрэгжүүлэхэд эдгээр санаалттай оролцож байгаль дэлхийг хайрлан хамгаалах, мод тарих зоргуулахад иргэн бүр бодит хууль нэмрээ оруулахыг аймаг сум, суурин аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллага иргэд олон нийтийг өргөн хүрээтэй ажил улс орон даяараа эхлээд байгааг та бүхэн андахгүй сайн мэдэж байгаа. Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны бүх нийтээр мод тарих үндэсний эднийг зарлах тухай 63 дугаар зорилго тэр мод үндэсний хөдөлгөөний зохион байгуулах тухай 58 дугаар зорилгоодыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын гэмт хэрэгээс өртсөн сэргийлэх ажлыг зохицуулах зорилгоос 2022 онд байгаль хамгаалах нэгдсэн арга хэмжээг 100 мод 100 арчилгаа гэсэн урандаар зохион байгуулж байгаа. За ингээд 5 дугаар сард тохиож байгаа байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийг та бүхэнд сонирхолтой за мод тарих үндэсний өдөр, дэлхийн нүүдлийн шуудын өдөр, байгаль хамгаалах өдөр, за мөн биологийн олон янзын байдлыг хамгаалах өдөр тус тохиож байгааг та бүхэнд болгоход бас таатай байна. За ингээд өнөөдөр энэ хүү сайхан арга хэмжээ болов тэр боммод үндэсний хөдөлгөөний хаврын нээлтийн арга хэмжээнд өргөдөн ирсэн эрхэм зочдон та бүхнийхээ өмнө бас алдаршуулан өрн дуудаад таатай байна. Ингээд та бүхнийхээ өмнө Баян хонгор сумын засаг дарга бөгөөд хотын захирагч энх баяр таныг хүндэтгэн. За мөн байгаль орчин аюул жуулчлалын газрын дарга хан зураг таныг хүндэтгэж байна. Мөн Баян хонгор дөрчил дүүчилгээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоомын хөдөлгөөний газрын дарга Отгонбаатар таныг хүндэтгэн. Мөн аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн болон төлөвлөлтийн хөтөлбөрийн мэргэжилтэн намууна таныг урьж байна. За мөн Улмар халуун үйлчлэгээний газрын дарга амар санаа таныг хүндэтгэн байна. За өнөөдрийн энэ бүхний тэрэ мод тарих үндэсний өдрийн нээлтийн үйл ажиллагааг болгоны ёсоор нээж хөтлөх хүрээнд микрофонд байгаль орчин аюул жуулчлалын газрын дарга хан зураг таныг урьж байна. За энэ та бүхэний өдрийн мэндийг өргөн төвшүүлье. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч нэгдсэн үндэсний байгууллагын хүндэтгэн дээрээс Монгол улс тэр бомоо тарих мод тарих гэж ийм амлалтыг өгж энэ хүрээнд одоо бид 2022 онд тэр бомод үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян хонгор аймагта мод тарих ажлаа өнөөдөр нээлттэй хийж байна. Тэгэхээр Баян хонгор аймаг тэр бомод үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая модыг тарж ургуулахаар аймгийн засаг дарга бас хариуцлагын гэрээ байгуулсан. Энэ хүрээндээ бид 2022 онд 500 мянган модыг тарж ургуулна гэж төлөвлөж байгаа. За бүх сумдууд бол 25 мянга. Манай Баян хонгор сумын хүрээнд бас энэ жил 75 мянган модыг тарж ургуулахаар ингэж төлөвлөж байгаа. Тэгээд нот одоо ингэж мод тарих энэ үндэсний одоо өдөртөө хөрөлцөн ирсэн ард иргэд аж ахуй нэгж байгууллага түүний удирдлагууд бид одоо энд мод тарих
манай одоо энэ хамтран ажилладаг байгууллагын одоо удирдлагууд та бүхэндээ бас өнөөдрийн мэндийг хүргээд та бүхний цаашдаа ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Замана энэ хөрөн чуулсан тааханд хандаж околны команд хаалгын халуун газрын дээр амар сайн таныг мөн урьж байна. За эхлээд хавцуу таарнахаа сайхан өдөр энд хайлтгая. За манай Баянгурамын хөдөлгөөнд сайн орчин модыг бол одоо тарихаар байгаа. Тэгээд мод тарих ажлын одоо яг хэл бодлож яг мод тарих ажлах хамгаалахын ажлыг хийх мөрөдөг манай байгууллагаас бол одоо оролцооны мөнгөийг бол олгохоор байгаа энэ модтой 550 төгрөг зарцуулнаа. Энэ бол цаад утгаараа бол Лондон хэмжээний ажил хийж байгаа ажилтны хэрэгтийг түрүүн байгаа улсын бороо хангах энэ тоохон юм ажил эхлээ гэж ойлгож байна. Арайг одоо том утгаараа бол Монгол улсын засгийн газраас явуулж байгаа халуунаас хөдөлмөрт гэсэн томоохон зорилгын хуулиуд энэ том бүтэц болоо гэж харж байгаа. Тэгээд бид боомрчод нэг одоо боомролон түрүү хаагчид ардагд та бүхэндээ хамтраад энэ одоо байгууллага орчин хамгаалах түрүү одоо мод тарих ажилтан агт гарах боогоо гэж найдаж байгаа. Энэ та бүхэндээ ажлын өндөр хэмжээнд ардагын хаан зөвхөн бүгд хүсэж байгаа. Заавал танд заинхүү асбиг зөвхөн Баянгурамаас засаг даргын тамгын газар маань бас энэ байдлыг зөвхөн голоодоос гол үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа. За тэр утгаараа манай Баянгурамаас засаг дарга бөгөөд хотын захирагч байгаа хонгорчуудаа за хот хаяглаас аварч хогноонд мод барьцгаая нэг мод миний баялаг нэмж тариул улсын баялаг хэмээн хонгорчуудаа уриалан ажиллаж байгааг бас та бүхэндээ дуулахад бас таатай байна. Ингээд өнөөдөр энэхүү сайхан нээлтийн арга хэмжээнд манай өргөдөн улсын Баянгур сумын засаг дарга бөгөөд хотын захирагч энх хоёр таныг мөн энд хорон чуулсан орондоо хандаж нэгслэг бошуулж өгөхний хэмээн таныг гэрбанд хөндөг өрье. За баярлалаа. Сайн миний тавьсан зорилгоноос манай хөтлөгч маань уушчлаа. Бид бүхэн одоо энэ өөрсдөө амьдрах хүчнээ өөрсдөө сайжруулах хэрэгтэй. Энэ дэргэн баруун журам төвөрнө учраас энэ хөдөлгөөнийг хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр одоо ингээд модны нөхөө хуцгаая. За бид бүхнээс энэ байгууллагын аялал жуулчлалын газрын одоо холбоотой ажлууд, нийгмийн халамжийн хэлтсийн холбоотой ажлууд, хөдөлмөрийн халамжийн хэлтсийн ажлууд уулзуулаад ингээд бид нэг зорилгын хүрээнд амьдрах хүчнээ сайжруулъя гэж байгаа. Тийм учраас манай энэ зорилго бол нэг мод хонгор модны хогноос аварч хогны орд мод тарий, нэг мод миний байлаг, нэг тэрэл улсын байлаг гэсэн юм өрөөтэй явж байгаа шүү. Тийм учраас та бүхэн маань өнөөдөр манай энэ халамжийн хөдөлмөрийн хэлтсийн зорилтод энэ хөдөлмөрт идэвхтэй амруудаараа бүгдийг хамтраад нийлээд Баянгур хотон хоггүй цааш бодолгож авч уцгаая. Ингээд энэ уриалгыг болгож байгаа. Өнөөдрөөс манай зүгээс иргэн мөр Баянгур хотын иргэн мөр энэ жил дараа 3 мод хэрэгжиж уриалга гаргаж байгаа. Онд хоолндоо иргэн мөр жил болгон 1 мод гэсэн хуулийн заалттай байгаа. Гэхдээ Баянгур хотын дэрэгдээ 1 мод 3 модыг энэ жил тариачаа гэж байгаа. Мод тарих ажил ганцхан энэ 7 хоног дуусчихгүй намрын тариалт гэж байгаа. Энэ намрын тариалт гэдэг нь дахин нэг энэ тарж модоо тарж энэ шинэ хуулийн бэсийн хурдлах гарч байгаа аван зорилттой нийтдээ 70,000 мод тарихаар зорж байна. За өнөөдөр бид бүхэн энэ 7 хоногт бид бүхэн ямар ч байсан 16,500 мод барина гэсэн зорилттой байгаа учраас энэ зорилтын аргын тул би байгууллага хамт олон аж ахуйн нэгж иргэдийг та бүхэнийг уриалж байгаа маа. Ингээд та энэ цогцолж бас нээлтэнд орж байгаа та бүхэндээ олон та бүхнийхээ гэр бүл аж ахуйн сайн сайхан өгсөөрэй. Баярлалаа.
За баярлалаа танд. За энэ хүн ажлыг зохион байгуулж байгаа байгууллагуудыг тооцоолох бас алдаршуулсан санаатууд зүйтэй байх гэж бодож байна. За зохион байгуулагчаар аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, за аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлт, мөн баян хангар сангийн засаг даргын хамгийн газар, Сундамгийн ойн аймгийн баян хангар багцын төлөвлөгөө, орон нутгийн өмчөг ажлын тооцоололтын дөрвөн газрууд маань энэ ажлыг санаачлан бас зохион байгуулж байгаа тавхандаа байна. За ингээд энэ хүн нээлтийн үйл ажиллагаанд нээлтийн энэ хорон чуулсан бодлогоо хандаж мэдлэг хэлж өгсөн ихэн зочид тавхандаа баярлалаа. За бид модыг яагаад ургуулж хайрлан хамгаалах ёстой вэ гэсэн асуултыг бодож байгаа. За мод ургуулж харснаар модон агаарыг сэргийлж хүчит төрөгчийг үйлдвэрлэж байна. За мөн агаарын бохирдлыг бууруулагч чухал цэвэрлэх байгууламж юм. Дэлхийн долларын явцыг сааруулагч. За мөн дуу чимээний 25%-ийг өөртөө шингээдэг. Мөн тоос шороог 21-ээс 78% бодлого өөртөө барьдаг. За мөн амьтдын таатай амьдрах орчин, мөн экологийн тэнцвэрт байдлыг хангаж чухал их үүсвэр. Усыг чигд барьж хуваарлах зэрэг хүнд төдийгүй байгаль дэлхийд үйлч баршгүй ач холбогдолтой. За ингээд өнөөдөр энэ сайхан нээлтийн арга хэмжээнд бас Брамын театрын бүтээлчдийн бас болдоор орхон хүрэлцсэн байгаа. Ингээд тавханд Ортын дооч морин хурж хэсэг батнараа энэ хүн нээлтийн үйл ажиллагаанд одоогоор мөн хүмүүс урж байна. За ингээд Монгол ардын Ортын доо эрхэм төр хүмүүс сайхан Ортын доогоор нэмцлэгээ төшөөж байгааг хүлээн
бүтээлийг дээжээс та бүхэндээ төлөвлөсөн эрхэм уран бүтээлчдийн та бүхнээс уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. За нэг үеийн бодвол манай монголчууд мод тарихын аж тусыг нэлээд сайн ойлгодог болсон. За жишээлбэл говьд нэгэн бүсгүй бусдынхаа уриалж 25,000 мод тарьж цөлжилтийн эсрэг тэмцэж байна. За Монгол улсын дархан аварга хорлоогийн баян ухаан олон төрлийн мод тарьж хаад тэргүй хөдөлмөрийн сууснаар сурталчилж нийтэд бас таниулж байна. За мөн улсын их хурлын гишүүн байсан нэгэн эрхэм өөрийн хувийн эзэмшил газартаа олон төрлийн мод тарьж хаад хүмүүст яаж арчилж ургуулах талаар зөвлөгөө өгч байгальд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа гэдэг олон сайхан жишээнүүд дурдж байгаа лээ. Ингээд Монгол орон даяар энэхүү мод тарих аян маань өрнөд байна. За бид үр хүүхдтэй хойш ирээдүйдээ үлдээх тэднийхээ сайн сайхан аж аргалтай амьдрахад туслах үнэлж баршгүй хөрөнгө оруулалт их дэлхийгэн зэцэгжүүлж ногооруулж эко орчинг бүрдүүлж тэдэндээ үлдээх явдал юм аа. За ингээд бүгдээрээ аж ахуй нэгж байгууллага хамт олон айл өрх бүрээрээ бүгдээрээ мод тарьцгаая гэж та бүхнээс уриалж байна. Модны суулгастай аж ахуй нэгж байгууллагуудыг та бүхэнд бас дуулахын зүйтэй байх гэж бодож байна. За яагаад гэвэл та бүхэн маань энэхүү аж ахуй нэгж байгууллагуудаас бас тарих модон авч ойрсон газруудаа бас модон тарих юм шүү. За Сумдундын ойн анги 12 төрлийн 45,000 орчим тарьц суулгацтай. За жишээлбэл Улиас, Хаагаас, Голдгор, Бургас, Жацарган, за Тавилган, Алтан харган, Жигд, Шарх Хайс, Шинэс, Украинууд. За мөн Хонгорын шугуу компани маань 14 төрлийн 40,000 гаруй суулгацтай юм байна. За жишээлбэл Улиас, Хаагаас, Голдгор, Бургас, Жацарган, Тавилган, Алтан харган, Жигд, Шарх Хайс, Шинэс, Украинууд. За ихэд дуулам 10,000 засгийн суулгацтай. За дэлгэрэх нөхөрлөл 10 гаруй нэр төрлийн үр суулгац бордоотой. За Иргэн Инхбат 2,000 гаруй Улиас хагасны ийм суулгацтай. За энэ жилийн бүхний дээр мод тарих өдрийн хүрээнд шинэ суурьслын бүсэд бүх иргэн аж ахуй нэгж байгууллагуудыг мод тариулахаар хуваар гаргасан байгаа. За энэ жилийн зарлага үйл ажиллагааны төлөвлөгөө модны тооны хувьд болохоор аймгийн хэмжээнд 500,000 мод цог, сум досвор 25,000 мод тарихаар зорилт тавьж ажиллаж байгаа юм байна. За Баян хонгор сум 2022 онд шинэ суурьслын бүсэд 75,000 мод тарихаар бэлтгэл ажилд ороод байна. Ингээд та бүхнээс амжилт хүсье. Бүгдээрээ мод тарьж хонгор сайхан утгаан мод тарьж сайхан ногооруулъя гэмээр та бүхнээс уриалж байна. Сайхан зуны дэлгэр сайхан цаг ирж байгаа. За ингээд та бүхнээс дахин бас амжилтыг хүсье. Алс сургаал эрүүлэнх сайн сайхан мод та бүхэндээ хүсье өрөө. Баярлалаа. Энэхүү модны үргэлжлээнүүдийн талаар бас бидэнд мэдээлэл өгөөс ямар настай үргэлжлээнүүд байна вэ? Энэ 3 настай үргэлжлээнүүд байна. Одоо энэ урах таах юм байна. Тариад урах бол бэлэн байна. Тийм үргэлжлэнүүд байна. Энэ хаалтын ногоо гэж гатар байна. Одоо энэ дан часрагны үргэлжлээнүүд байна уу? Байхгүй. Дан часраг. Манай часрагын тагнтай. Часрагны хувьд бас ургалтын тал дээр бас мэдээлэл өгөөч. Хэрхэн ургадаг юм бол хэдийн хугацаанд бас ургадаг юм бол энэ юу яг тайсан үедээ 3 жил байна. Тэгээ 3 жил сайн ургах. Одоо хаалтад одоо 3,000 мод байх. Яг юу майны гэж байна. Эргэж ярих хэрэг часрагны үргэлжлэлд олж авч байна. Ой яа авчихсан. Хаяа бол мэлээ авчихсан. За сайн өгш.
За та бүхний хувьд бас энд дэлгэсэн байгаа үргэлжлэхэнүүдийн талаар бидэнд мэдээлэл өгөөч. Ямар модны үргэлжлэхэнүүдийг авчирд тавьсан байна вэ? За манай одоо Баянгар аймгийн Сун дундын ангиас оролцож байна. Одоо улаас, буургаас, сүхрийн нүүд, жацарган, хайлаас гэдэг төрлийн мод байна. Иргэдүүд ер нь хэрэг худалдаа авалт хийж байна. За энэ жил бол нөгөө тэр бом модны хүрээнд бас иргэд байгууллага бас идэвхтэй оролцож байна, авж байна. Одоо энэ моднуудын онцлогийн хувьд бас та бидэнд мэдээлэл өгөөч. Ямар онцлогтой моднууд байна вэ жишээлбэл? За одоо улаас буургаас гэхэд юу нөгөө хашаа хамгаалт одоо энэ ойн зурвсад бас юу хахад тарилтанд бас юу авж байна. Жимсийн модч бас авж байна да. За энэхүү модны өрнүүдийн талаар бас бидэнд мэдээлэл өгөөч. Ямар модны өрнүүд байна? За энд одоогоор болохоор агч, голтбор, шар хойс, гүйс, тэгээ харган, жиг, шинсний өрнүүд байгаа. Хайлаас нэмс өрнүүд байгаа. Эдгээр өрнүүд нь моднуудын болохоор үрээр тавьдуулах энэ үзэсгэлэн худалдаан дээр болохоор нөгөө танилцуулах зоримоор ер нь өрийг ингэ савлаад тэгээд өрнийхээ доторх юунуудын тайлбаруудтай тавьсан байгаа. Модлон хүчрээр өрсөлдөг улаас бургас эдрэг болохоор тарьцуулах цаар нодолтой. Одоо жишээлбэл эднэр маань бас ямар үн ханштай байдаг вэ? Ерөнхийдөө бол үн ханшны хувьд бол ерөнхийдөө 80-аас дээш 1 кг өрнө болохоор ерөнхийдөө энэ агч эдгээр бол 80-аас дээш үнэтэй. Ерөнхийдөө шинснийх бол хамгийн үнэтэй 200 төгрөгтэй. За агчийн хувьд ямар онцлогтой оргомол байна вэ? Энэ тал дээр бас мэдээлэл өгөөч. Гүйс болохоор яс жимс агч нь болохоор чин өрөөр болно. Ерөнхийдөө бол чимэглэлийн ургамал гоё чимэглэлийн ерөнхийдөө нөгөө хотын ногоон байгууламжинд ерөнхийдөө агч гүйс тэгээ хайлаас идэг ургамлан агчлагаарс ашиглаж байдаг. За баярлалаа. За баярлалаа.